2015 оны 2 дугаар сарын 25-ны 01 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын эцсийн замд Toyota Mark 2 маркийн автомашин явган зорчигч 20-25 насны нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг дайрч хэргийн газрыг орхиж явсан юм нас дээр гарсан байгаа. За энэ хэргийг Улаанбаатар хотын замын засгийн газрын алба хаагчид шуурхай ажилласны үндсэн дээр С өгтөг ген энэ автомашиныг жолоодж яваад зам төр усрыг үйлдсэн болохыг тогтоосон байгаа. За тэгэхээр энэхүү хэргийг илрүүлэх явцад бол нэлээдгүй хүндрэлтэй зүйлүүд гарсан. Тухайн үед ген автомашина согтуугаар автомашина жолоодж яваад зам төр усрыг үйлдээд тухайн хэргийг нуун далдлах зорилготойгоор цагдаагийн байгууллага руу өөрийнхөө автомашиныг хулгаад алдчихлаа. Миний автомашиныг олж өгөөч гэж худлаа мэдээлэл өгж цагдаагийн албаагчдыг төөрөгдүүлэх иймэрхүү арга зээл хэрэгжилж нэлээдгүй ажлыг бол хөндрүүлсэн. За энэний үндсэн дээр цагдаагийн албаагчд маань шуурхай ерөн сурвалж ажиллаж тухайн жолоочтой уулзаж хөндлөнгийн хүмүүсийн тайлбар авсны үндсэн дээр тухайн С өгтөг ген тухайн тус автомашиныг жолоодж явуулсан болохыг тогтоогоод яг одоогийн байдлаар зам тээврийн гэмтэргийг мөрдөн шалгах хэлц энэ хүү гэмтэргийг үргэлжлүүлэн шалгаа явж байна. 2015 оны 2 сарын 25-ны орой гэртээ амарч байхад маань нэг найз хорооллын өргөөгийн ард дүлгөөхөнгийн буудалд хоёр найзынхаа хамт гурлаа ууж байна. Миний найз хүрээдрээ хэрнэ. Миний би очисон. Тэгээ очиод хамт машин очихдоо би машинтайгаа очисон. Тэгээд би хамт архинаас нь уулзсан. Уугаад бүүнээр ууж идэж байгаа цаг нийлээ нэг шил ярих дөрүүлээ. Тэгээд пимүүдтэй. Гэтэ тэр гурав намайг очихоос өмнө нэлээд сохтолттой байсан. Тийм болохоор надлуу нэлээд шахсан. Тэгээ өөртөө нэлээд сохтолттой байсан болохоор тэгээд би очиод бол нэг шил ярих нэг том пив хувааж угаад тэгээд цаг нийлээ орой болсон жоох үзэр мүзэр тоглож байгаад нэлээд цаг орой болоод унтах гэсэн чи өсөж ийн гээд тэр за бүүнэр өсөж байгаа юм чинь гээд буудлаасаа гараад өргөөгийн артлын дэлгүүхэнгийн буудлаас гараад хороол эцтэй бичлэгээ цайны газар руу очиж хоолнд орсон буузнууд ицсэн. Тэндээсээ гараад бичил цайны газараасаа гараад буцаад нөгөө дэлгүүхэнгийн буудлал руу хороол эцээр эргээд өргөөгийн арын замаар явах бодолтой бичил цайны газараасаа хөдлөөл 100 м явал хүм өргөсөн. Тэгээ хүм өргөөд би цогцолт хийсэн чинь ард хажууд байсан маа найз чи андаа чи сухтаа байгаа. Ингээ тэгээ хүм өргөчлөө цухт гээл тэгсэн. Тэгээ тухайд би өөр амар айж балмгцсан. Өөрөө яг юу болоод байгааг ч ойлгохгүй болсон. Миний мөргсөн урдлын салхины шилэн дээр ирж ингээл яагаад доош унахт нь ингээ паг гээл цогссон. Тэгээ яг тухайн үед тэгэл цухтаасан. Тэгээ цухтаагаад тэр хороолын эцэс дэше усан сан гэдэг тэрний тийшээ гэр орооллоо орё гэд маань нэг зааж өгöd. Тэгээ тэр лөө орж явж исэн чинь андаа бүгд энд машина ингээ хайчаа. Тэгээ чи машина буудлын үднээс алдчихлаа гэд хэлчих. Хэдүүлээ буудалтай очиж байжээ гэд. Тэгснээр залгаад өөрийнхөө уцаас залгасалтай. Манай тэнгуүтээ чи машин эзэн чи өөрөө эргээд надад хүчсэн. Тэгээ би тухайд тийж ярьсан үнэхээр миний буруу. Би ингээ машин алдчихлаа гэд цагдаагийн албан байгууллагт худлаа ирсэн. Тэгээд төд удалгүй цагдаагийн албан байгуулагч нар надлуу залгаал та ингээ хаана вэ? Таны машин хаанаас яаж алдагдсан гэж залгасан надлуу. Тэгэхээр би тэнд байна гэ 113 дуус уулын арын гэр оролт явж байна. Бас тэгтээ бас судлаа ирсэн л та. Нэг машинтай найз дээр очиж машина бус гадуур машинтай нь явж хайх гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь за бид нар наач очие чи гараад иргээд тэгээд нөгөө тэр зам нь хоёр салаалт юм билээ л дээ. Тэгээ хоёр салаалтын замаар нь бид нөгөө хоёр жишээ цагдаа нар нэг талуу би бас нөгөө талуу яваад таарахгүйсэн. Тэгээ яг тэр усан сангийн уулзуур дээр уулзъя гээд. Тэгээ очиж зогсчихсон чинь цагдаа нар ирээд угаасаа л бид нэр сохтуу тэгээд хүм өргсөн гэдгийг тэр хүмүүс мэдчихсэн. Тэгээд өөрөө би хүлээн зөвшөөрсөн. Энэ бол миний алдаа байлаа уучлаарай гэд. Гэтэ Монгол залуучууд та нарт гээл анхааруулж хэлэхэд би одоо эхнэр хүүхдэд дөнгөж тустаа гарч амьдралаа дөнгөж цэцэглүүлж байгаа залуу ингээд алдчихад өнөөдөр эхнэрийнхээ царайг аав ээжийнхээ царайг харахад надад үнэхээр хэцүү байна. Жолооч нартаа анхааруулж хэлэхэд ер нь арьс согтуур надад ерөөсөө тээврийж жолоодно гэдэг маань өөрөө бол асар сөрөг үр дагаврыг дагуулж идэг байгаа. За мөн мэдээж аливаа нэг зам төр ус хэрэг гэдэг бол өөрөө санамсар болгоомжгүйс олж үйлдэгдэг гэдгийг тодруулж хэлэх зүйтэй байх. Тэгэхээр аливаа нэг байдлаар хүндлэнгийн өмнө ятгалганд орлоггүйгээр нэг яралтай зам төр усрыг толбогдсон бол цагдаагийн байгууллагад мэдэгддэг. За мөн тухайн хохирогчид эмнэлгийн анхнаас нь үзүүлдэг байхыг цагдаагийн байгууллага зүгээс анхааруулж байна.